сайн байцгаана уу? Future Japan Япоодч төвийн подкастын ээлжид дугаар маань хэлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаагийн дугаар 30 дахь дугаар болж хүрж байгаа. Тэгэхээр 30 дахь дугаараараа та бүхэнд зочинтой дугаар хүрэхээр бэлдсэн байна. За тэгээд зочин маань та бүгдийн харж байгаачлан сонингийн хөтөлбөр Япон хэлний хувийн зардлаа сурах болон сонингийн хөтөлбөрөөр сурах гэсэн хоёр ерөнхий одоо тийм гарц гэх юм уу те байдаг. Одоо Японд сурахаар судалж байгаа залуус маань мэдэх байх. Тэгээд тэр сонингийн хөтөлбөрийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгөх талбарын хүнийг за бас бид хоёрын найз залзайгаа залоогоо зочноор урьсан байгаамаа. За тэгээд залуу маань өөрийгөө танилцуулах уу? За сайн байцгаана уу? Би Монголоос Улаанбаатараас та бүхэндээ мэдчилж байна. Намайг Залзай гэдэг. Би одоо Монголд Улаанбаатарт байдаг хошиг зураа төвийг ингээд харилцан ажилладаг юм хүн байна. За манай төв болохоор Японд төвтэй за сонингийн болон хувийн зардлаар одоо Японы хэлний бэлтгэл зуучилдаг ийм төв байгаамаа. За өнөөдөр хоёр найзтайгаа ажлын талаар ярих болохоор жоохон сандраад айгүй дараах яриад байна. За тэгээд сонингийнхаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За тэгэхээр сонингийн хөтөлбөр гэж яг юу юм бэ? Яг ямар утгатай хөтөлбөр юм бэ гэх тэрнийхэн талаар нэг дэлгэрэнгүй эхлээд нэг танилцуулж өгөөч. За сонингийн хөтөлбөр гэж ер нь одоо ингээд сонинтой холбогдоод ярих юм бол ер нь хоёр чиглэл байгаад байгаа. За ихэнх одоо бид нар дээр орж ирж байгаа хүмүүс юу гэж асуудаг вэ гэхээр танах сонингийн тэтгэлэг хөтөлбөр мөн үү гэж их орж ирээд байдаг. За сонин гэдэг юутай холбогдоод ингээд Японд хэлний бэлтгэл сурах гэх юм бол сонингийн тэтгэлэг болон одоо яг манай үйл ажиллагаа явуулдаг сонингийн хөтөлбөр гэж юм хоёр төрөл байгаа. За мэдээж тэтгэлэг гэж байгаа учраас мэдээж ямар нэгэн шалгууртай за тэгээд сонгон шалгуурт явагдчихийж тэтгэлэгт хөтөлбөртэй одоо Японд байдаг Asahi, Yomiuri гэх мэтчлэн том ийм сонингийн компаниуд шалгарсан хүүхдүүдэд тэтгэлгээр явуулдаг ийм хөтөлбөр байдаг. За манай компани хувьд за одоо 2012 оноос хойш одоо 10 дахь жилдээ сонингийн хөтөлбөр гэдгийг одоо ингээ хэрэгжүүлж ажиллаж байгаа компани. За тэр тэтгэлэг гэдгээс одоо нэрнээсээ ч гэсэндээ ингээд ялгаа нь сонсогдож байгаа болов уу гэж бодож байна. За ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөр биш. За тийм айхтар өндөр одоо шалгуур те Японы хэлний мэдлэг ийм тийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу те голч оноо янз бүрийн тийм шаардлага бол бас харьцангуй гайгүй. За тэгээд ийм сонингийн хөтөлбөр гэсэн ийм хөтөлбөрөөр явуулдаг байгаа. За энэ нь бол ерөөсөө тавчхандаа хэлэхэд Японы хэлний сургуульд суралцсан. За тэгээд төлөх төлбөрөө сонин тараалтын ажил хийж төлдөг ийм хөтөлбөр. Тэгээд тавчхандаа бол ийм байгаа. Ер нь Япон руу ингээд сурыг гэж бодож байгаа хүмүүс бол хэвчлэн одоо ингээд судлаад юу яадаг мэдсэн байж идэг. Тийм Япон руу ерөнхийдөө сурыг гэсэн хүмүүсийн хамгийн одоо зардал мөнгө арай гайгүй гарч болох гарцын нэг юм болов гэж ойлгодог. Тийм за ийм байна тавчхандаа. Тэгэхээр хувийн зардлаар явах болон одоо энэ сонингийн хөтөлбөрөөр явах хоёрын ялгаа нь яг юу юм бэ? Одоо анх гарах зардал ч байд юм уу те? Тиймэрхүү ялгааны талаар нь хэлж өгөөч. Ер нь бол хамгийн том ялгаа нь эхэлж гарч байгаа зардал. За тэгээд хүүхдүүд болохоор сонингийн сургууль гэж тусдаа орчдөг, хувийн зардал гэхээр тусдаа орчдөг юм шиг ингэж ойлгоод байдаг. Ер нь бол бүрдүүлэх материал, хүсэж байгаа виз те бүх зүйл яг адилхан. Гэхдээ та одоо Монголоос явахдаа төлбөрөө төлөөд явах уу? Эсвэл сонингийн компанитайгаа давхар гэрээ хийгээд одоо сонин тараалтай хийнгээ сар болгон төлбөрөөсөө суудгуулаад төлөх үү гэдэг. Төлбөр төлж байгаа арга нь л өөр гэсэн үг. Тийм тэгээд мэдээж тийм төлбөрөө урьдчилж одоо бүгдийн 100% төлөхгүй байгаа учраас гарах зардлын хувьд бол нэлээд ялгаатай байж идэг. Тэгэхээр хамгийн одоо хямдхан явж болох, суралцаж болох одоо гарц гэж ойлгож байна. Одоо ер нь энгийн хувийн зардлаар хэлний бэлтгэлд сурах уу одоо сонингийн хөтөлбөрөөр сурах уу гэсэн хоёр сонголт байлаа гэхэд ер нь одоо нэг өөрийнхөө явах байгаа оюутан маань өөрийнхөө төлбөрийнхөө боломжноос хамаарат ерөнхийдөө хэвчлэн сонингийн хөтөлбөр үү энгийн оюутан уу гэдгээс сонгодог гэж ойлгож болох уу тий? Тий. Тэгээд бас давхар бид нар чинь
ажлын гэрээ энтрээ те хийж байгаа учраас одоо ирсэн хандсан бүх оюутнуудыг санингийн хөтөлбөрт бас хамруулах боломжгүй байгаад байдаг. Яагаад гэхээр за Монголд бас байхгүй болохоор те тэр болгон хүмүүсийн одоо ингээд хүмүүст буухад хэцүү байж магадгүй. Гэхдээ бид нар бол хамгийн нэг номерч мэддэг зүйл бол Япон бол те үйлчлэгээ үнэхээр мундаг сайн одоо үзүүлдэг те үйлчлэгээ одоо ингээд мундаг газар гэдгийг бол хүн болгон ойлгодог мэддэг шүү дээ тий. Гэтэл одоо сонингоор явж байгаа хүүхдүүд бол үйлчлүүлдэг тал биш яг одоо үйлчлэгээ үзүүлж байгаа тэр одоо ажилчсан болж ажиллах учраас шаардлага бол нэлийн өндөр байж идэг тий. Одоо тэдээс тэдэн цагийн хооронд тэдэн ширхэг сонин тараах хэвээр одоо цагтаа дуусгах хэвээр дүрм журм сайн баримтлах хэвээр гэдэг юм шаардлага бол нэлийн өндөр байж идэг. Гэтэл одоо нөгөө хэлэхэд 18-стэй тий одоо жоохон ажил хийж сураагүй одоо ялангуяа тийм жоохон охтууд энэ төр бол дөнгөж 10 жилээ төгссөн охтууд энэ төр бол яг санингийн хөтөлбөрөөр яваад очоод одоо ажлынхаа ачааллыг даагаад одоо ингэ сонингоо одоо тараагаад тэгээд хичээлдээ бас мундаг сурах юм уу гэвэл бас одоо ажлын ачлалаа даахгүйгээс болоод шантарж байгаа тохиолдлууд бас байгаад идэг. Тийм учраас манайх тодорхой хэмжээний одоо энэ хүүхд маань хийж чадах болоогүй юу гэдэг талаас нь харж сонгон шалгаруултуулаа авдаг байгаа. Гэхдээ бол 100-ны нэг 20 орчим хувийн эмэгтэй хүүхэд ихэнх нь одоо эрэгтэй залуучуудыг авдаг байгаа. 18-аас 28 насны тийм охтууд залуучуудыг авдаг да. Сонгон шалгаруулалт хийдгээ гэж ойлгоход болно. За. Өөр ямар нэгэн тавигдах шаардлага байгаа болоо наснаас гадна өөр. Тийм. Нас заасан байгааг болохоор ерөнхийдөө бид нар тогтоосон гэхээс илүүтэйгээр одоо хуулийн яамд одоо тийм иммиграшнд виз мэдүүлэхэд тийм сургуулийн виз мэдүүлэхэд сүүлийн сургуулаа төгсөө 5 жилийн дотор байвал одоо виз гарах магадлал нь илүү өндөр байгаа учраас тэрнтэй уялдуулж ерөнхийдөө 28 гэсэн нас тавьсан байгаа. За өөр шаардлага гэх юм бол мотоцикл гэх юм одоо байкаар бид нар сонингоо тараадаг учраас байк маш сайн унж чаддаг байх хэвээр, унж чадах үз байх хэвээр гэсэн шаардлага бид нар хэлээд байгаа. Яг унж чаддаг хүн хай гэхээр бас олдохгүй байдаг учраас одоо тий үнэхээр би хаа гэж хэлэх юм юу гэх одоо жижиг охтууд энэ төр бол бас одоо хөлн одоо байкнд хөрөхгүй ч юм уу тий их сонио ачаад явахаар ингээд би энэ үнэхээр ачаал даахаар гүнтэр байх юм бол анханаас нь хэлээд авдаггүй. За тэгээд дугуй унж чаддаг тий одоо метр 60-аас дээш өндөртэй ч гэдэг юм уу тийм байх юм бол өөр дээрээ одоо мотоцикл авсан тэрэн дээрээ дадлагжуулаад одоо сургаад явуулдаг гэсэн үг. Танах өөртөө Монголд одоо танаа төв мотоцикл гэсэн үг тий. Тий одоо нөгөө явж байгаа хүмүүс маань очиод мотоцикл унж чадахгүй байна гэсэн нэлээд асуудал үүсдэг учраас тий угаасаа мотоцикл байдаг. За тэгээ бид нар чинь цастайд мөстэд янз бүрийн үед мотоцикл унж бас дадлага хийн. Тийм одоо сургадаг гэхэд бас хэцүү тий бид нар чинь жолооны багш биш учраас нэг амар заагаал ингэж тэгж унах хэрэгтэй гэдгийг бол зааж мэдээж чадахгүй. Тэгээд яг дадлага бол хийлэгдэг гэсэн үг. Яг одоо Японд хэрэгэлдэг мотоциклтай адилхан мотоцикл гэх нь одоо байкер гэж хэлдэг тийм жижиг оврын мопедоор дадлага хийлгээд явуулдаг байгаа. Одоо юу яа л та гурлаа за тодорхой хэмжээгээр санингийн хөтөлбөр эднэрийг одоо судалсан хүмүүс ах юм бол нэг гурлангийн ярианд Япон хэл тэнгүүтээ шууд мотоцикл яриад явцгаар за ойлгож байгаа. Огт нөгөө нэг мэдээлэхгүй хүмүүс ерөнхийдөө нэг дарааллыг нь гурлаа ярих уу. За одоо жишээлбэл нэг хүн байлаа Монголд одоо за Хошизара төвийг сонголоо гэж бодоход эхлээд ямарсан эхний ээлжинд Хошизара төв дээр одоо ярилцлаганд орох юм байна тийм ээ. Тэгээ ярилцлаганд орсны дараа Японы сургуульд ордог ч юм уу. За тэгээд Японы хичээл үзд юм уу. За визээ мэдүүлэхэд хэр хугацаа ерөнхийдөө за одоо маргааш энэ юуг сонсоод бид гурвын яриг сонсоод шууд Хошизара төв дээр очиод яг юм бол хамгийн ойрхондоо хизээ Япон явж болох уу. Тэгээ Японд очисныхаа дараа ерөнхий одоо нөгөө нэг юунаас эхэлж ажиллаа хийж эхлэх үү, сургуультай яаж сурах уу, тэр дарааллыг гурлаа ярих уу. За тэгээ. За одоо бол 23 оны 4 сарын элсэлт явагдаж байгаа. За энэ болохоор угаасаа цаанаасаа иммиграшныхан тавьсан хугацаа байдаг учраас энд нь бол тааруулж элсэлтээ жилдээ 4 удаа авдаг гэсэн үг. Одоо хамгийн ойрхон нь бол 23 оны 4 сард.
За та манай төвд ирэхдээ за 12 жилээс дээш мэдээж боловсралтай байх шаардлагатай. За тэгээд одоо хөтөлбөрийн талаар магадгүй тий 18-20 тай жоо хүүхдүүд бол тий аав ээжтэйгээ ирээд ямар ажил хийх үү, хэдэн төгрөгийн цалин авах уу, яах вэ хөөч гэдэг юм тий тэр бүгдийг хамт ирээд сонсчвол эцэг эхийн хүүхдээ юунд явуулж байгаагаа мэдвэл зүгээр тий. Тэгэхээр дүүнертэй бол аав ээжтэйгээ ирж уулзаарай гэж хэлдэг байгаа. За тэгээд ирж уулзаад ерөнхийдөө бүртгүүлэх анкет бүглүүд үлдээ чинь. За тэрний дагуу бид нар одоо Японд төв компанитайгаа ярилцаж үзээд эргээд хүүхдээ одоо ярилцлаганд дууддаг гэсэн үг. Ярилцлага авна. За ярилцлаган дээр бол нэг айхтар хэл ус шаардахгүй. За гэхдээ одоо хөтөлбөрөө хэр зөв ойлгосон тий чиний явах гэж байгаа зорилготой ер нь нийцж байгаа мó тий. Үнэхээр одоо юу гэдгийг сонингийн ажил гэдэгт нь төвлөрөөл очиж одоо мөнгө хураана гэж бодож байгаа бол бас эндүрл байдаг ч юм уу тий. Одоо хүмүүс тайлбарлаад хилээд ингэж явуулдаг хүн хүний одоо хүлээж авах өнцг нь бас өөр тий. Яг одоо хиймээр байгаа юм тодорхойлоод яг зорилготой чинь нийцж байгаа хэсгийг тэр ярьсан дээр ерөөхдөө хоорондоо ярилцаж үздэгэ гэсэн үг. За мэдээлэл бүрэн дүүрэн авцсан ажлын ачаас дааж чадхуйцтай мотоцикл энэ төр он чадхуйц бол эхний шалгалтнаа ерөөхдөө тэнцвчлээ гэж ойлгоод. За дараа нь болохоор материал бүрдүүлэлтийн ажилд орно гэсэн үг. За материал бол угаасаа цаанаасаа заагдсан хувийн зардал ч гэсэн ялгаагүй бүх одоо тий батлан даагч байх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм материалуудыг бид нар эндээс зөвлөгөө өгөөд ийм материал ингэж авчрах хэрэгтэй гэдгийг нь заагаад өгнө. За тийм материал бүрдүүлээд одоо хошиг зураг төв дээр цугларсны дараа за шалгалт орчуулга явагдаад сургуулиуд руу хуваарлагддаг. За зарим тохиолдолд зарим нэг сургууль одоо тий оюутнтайгаа хэл шаардахгүй ч гэсэндээ одоо нэг ирж уулзах юм эсвэл одоо корона байгаа учраас их сургуулиуд онлайнаар тий ярилцлага авдаг болсон. Хэл шаардахгүй орчуулгатайгаар тэр хүүхдийн зорилго хүсэлтэй тэрийг нь одоо ингэж орчуулгатайгаар асуудаг байгаа. За тэгээд сургуулийн сонгон шалгалттай гэсэн үг тий. За тэр нь одоо ингэж тэнцээд болчлоо гэж үзэх юм бол одоо материалаа хүлээж аваад тухайн сургууль нь цаашаа мэргэшин рүү тухайн хүүхдийн материалыг одоо манай сургуульд энэ хүүхд сурахад болсон тул оюутны виз олгоно гэдэг хүсэлтийг цааш нь явуулдаг гэсэн. За тэгээд бид нар Япон одоо цаанаас хариу эрхийг нь хүлээгээд тэр хоорондоо Япон хэлээ одоо Монголдо бэлдээд хариугаа хүлээнэ. За одоо 4 сарын эсэлт учраас 2 сарын сүүлээр одоо цаанаас нь таны одоо зөвшөөрлөг утас гарсан байна гараагүй байна гэдэг хариу ирнэ. За зөвшөөрсөн байна гэсэн тохиолдолд 3 сарын дундуур за хичээл эхлэхээс ер нь нэг 14 хоног орчмын өмнө Японд очдөг байгаа. За эндээс яваад очиод бол тэ яах вэ хөө гэд хамгийн их санаа зовдөг асуудал тэ хүүхд аав ээж нь илүү ялангуяа тэ очиод ямар хэл усаа мэдгүй байхад нь хүлээж авах газар энэ трийг аягүй их асуудаг. Энэ тал дээр бол манайх төв маань одоо Токиодо байж идэг тэндээ Монгол ажилчин энэ байгаа учраас одоо яг хэл 100% нэвтрэлцэхгүй байсан ч гэсэндээ туслалцаа одоо дүүрэгт бүртгүүлэх тэ одоо үнэмлэх солиулах гих мэтчлэнгээр одоо ажилт нь хүлээлгэж өгдөгөө гэсэн үг. За тэгээд 14 хоногийн ойролцоогоо нэг 14 хоногийн орчим зөвхөн хэлээ мотоцикл дээр дадлага хийж одоо нөгөө тараах айлуудаа цээжлэн. За тэгээд тэрний дараа 4 сарын ихээр хичээл нь ороход одоо яг нөгөө горимонд ороод хичээлдээ яваад өдрөн сонингоо тараагаад шөнө дахиж сонингоо тараагаад ингээд яг одоо сонингийн оюутан гэдэг юунд орно гэсэн үг дээ. Тэгэхээр 4 сарын ихээр Японд очсон одоо бүх хөтөлбөртэй хамрагдсан байна гэж ойлгоход байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ бүтгэл эсэлт болон за энэ сонингийн хөтөлбөрийн талаар бол нэлээ ойлголт нэггээр ингээ авсан баха гэж бодож байна. За харин яг сонингийн ажлын талаар жоохон дэлгэрүүлээд ярил яг ямар ажил гэдэг юм бэ? Одоо Монголд жишээлбэл сонин түгээлтийн ажил гэж бол байдгүй шүү дээ, тийм болохоор айгүй бас мэдгүй хүүхдүүдээс одоо сонсох юм бол айгүй сонин санагдчих магадгүй. Яг сонин тараалтын ажил яг хідээс хідэн цагт байдیں۔ Тэг хизээн хичээлдээ явдیں۔ Хизээн ажиллаа хийдیں гэх зэрэг.
За харин тийм Монголд байх болохоор яг ингээд нэг сайн буухгүй тий буруу төсөөлдөг энэ төр тохиолдлууд байдаг гэсэн. Тийм одоо тэгэхээр яг тайлбарлаад хэлэх юм бол өглөөний тараас гэж хэлж байгаа боловч бид нэр шөнө ажилладаг. За шөнийн одоо тухайн одоо юуныхаа сонингийн газрын байршлаасаа хамаарат нэг 2-оос 3 цаг шөнийн штэ тий шөнийн 2-оос 3 цагт өглөөний тараас нь эхэлдэг. За тэгээ сонингоо ирлээ сонингоо хүлээж аваад за тэгээ одоо нөгөө мотоциклдаа ачаад тэгээд айл бүрт одоо ингээд нэг нэгээр нь сонингийн тарааж өгдөг ийм ажил байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл тэ 5 давхарт нэг айлд өглөө гэхэд заавал одоо цаг нартай ажил учраас сефтийн хүлээгээ зогсоод байхаасаа илүүтэйгээр одоо шатаар нь гүйдэг ч юм уу тий зарим газар нь одоо юугүй лефтгүй байр байхаар одоо бүх шатаар нь гүйж дээш нь доош нь гүйж ингэж аваачиж өгдөг ч юм уу тий эсвэл одоо бүр айгүй өндөр давхар байшин байж хахад хамгийн дээр нь гарчаа доошоогоо айлуудтаа өгөөд ингээд шатаар нь гүйгээд тараадаг ч юм уу тий ерөнхийдөө бол нэлээд ийм хөдөлгөөнтэй ажил гэж ойлгож болно. Тэгээд өглөөний одоо нар мантахаас өмнө харанхууд одоо сонингоо тарааж эхэлдэг хоног шүү дээ тий. Тэгээд сонингоо өглөөний сонин тараалт дуусна. За ойролцоогоор нэг 5-аас 6 цагийн үед бол газраас хамаараа жоохон цаг нь өөр байдаг ч гэсэн ерөнхийдөө 5-аас 6 цагийн үед бол өглөөний тараалт дууснаа. За тэгээд хичээл бол бидний гол зорилго тий хамгийн гол зорилго болсон хичээл маань 9-оос 12 хагасын хооронд хичээлдээ сууна. За Японы хэлний сургууль учраас зөвхөн Японы хэлийг нь ихтэй сургууль коллежид одоо тэнцвүүц Японы хэлтэй болгохын тулд бэлддэг тийм сургууль байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь зөвхөн Японы хэл дээр одоо ингэж заадаг 9-оос 12 хагасын хооронд хичээлтэй байдаг. За тэгээд өдөр нь дахиад өдрийн 2 цаг буюу 14 цагаас дахиад өдрийн тараалт. За энэ нь болохоор өглөөнийхөө тараалтыг бодвол баг зэрэг одоо богино ч гэсэндээ бас нэг дахиад нэг 2 цаг орчмын тараалт хийдэг гэсэн үг. За энэ дээр болохоор өдөр тий хөл хөдөлгөөн ихтэй байхад одоо мотоциклаа унаад айлуудаар нь бас тэгвэл тараалтаа хийгээд явна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө нэг тэ 2-аас эхлээд нэг 4 цагийн үед ч юм уу 5 цагийн үед дуусаад за тэгээ эргээд нөгөө маргааш өдөр маань дахиад шөнийн тэ 2 цагаас эхэлж байгаа учраас хэдэн цагт нь унтах уу хэзээ хичээлээ хийх үү тэ тэгэхээр залуу хүмүүстэд нэлээд одоо цагийн менежмент сайтай байхгүй бол ядардаг юм тохиолдлууд байдаг. Тэгэхдээ ер нь одоо ингээд тэ 10 жилийн хугацаанд ч тэ 1000 гаруй хүмүүсийг ингээд сонингийн ажилд зуршлаад харж байхад ер нь бол эхлээд жоохон хэцүү байсан. Тэгээд ингээд тасаад ирэхээр одоо Японд байдаг цагийн ажлуудаас ер нь хамгийн амархан шахуу байсан байлээ гэдэг юмыг хамгийн их сонсч ирсэн. Тэгээд эхлээд бол хүмүүс тэг яг унтчихийдэг, амарчийдэг цагаараа одоо яг гүйдэг тэг идэвхтэй хөдөлгөөнтэй юм ажил хийн гэдэг бол бас застлаа нэлээд юу гэдэг хэцүү байдаг. Тэгээд тасаад ирэхээрээ ер нь бол гайгүй ялангуяа Монгол охтууд тэ залуучууд энэ төр бол маш хурдан тараадаг одоо бусад орны хүмүүсээс илүү одоо хурдан гавшаа байдаг ч гэдэг юм. Тэр тал дээр ер нь сонингийн газруудад их магтагддаг. Тийм тэгээд өөрөө хичээл сэтгэлтэй байх юм бол чаддаг. Хичээл ажил хоёр хоорондоо хязгаарч давхцаж тий одоо хүүхдийг хэцүү байдалд хичээлийн таслах байдал ч юм уу тэгж хүрэхээр хязгаарч байдаггүй. Ажил хичээл хоёр нь зөрсөн. За тэгээд өөрийнх нь цагийн менежмент сайтай байх юм бол аль аль ингээд амжаар зохицуулагдсан байдаг. Одоо тэгээд сая хэллээ шүү дээ. 2 өглөө 4-5 цагийн үед сонингоо тарааж орж ирээд өглөө 9 цагт хичээлдээ байдаг гэж байна. Тэгэхээр тэр хооронд одоо унтах ч юм уу сургууль руугаа явах одоо нөгөө замдаа унаагаар явах тэр цаг эднэр хитрхи хоол байх юм бол одоо сургууль амьдардаг газар ажлын газар те эднэр нь ингээд хоорондоо ойрхон ч юм уу те тийм байжээж бас оюутан маань бүх юмаа зохицуулах нь шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг одоо маань хошийн зороо төвмөд зохицуулж тэ. За энэ нөхөд энэ газар ажиллах юм бол энэ сургуульд сурах найнуудыг танах зохицуулдаг гэсэн үг байна тийм ээ. Аха тий. Тэгээд тэрнээс гадныхан манайх юу дээ Японд төвтэй гэсэн шүү дээ тий. Японд төв компани маань Монголоос гадна дахиад 4 орн. За одоо Мьянмар, Непал, Вьетнам, Хятад гэх мэтчлэн орнуудаас
сонингийн оюутан бас газруудад суучилдаг. Энэ сонингийн ажил гэдгийг чинь зөвхөн монголчууд энэ төр хийгээд байгаа юм шүү дээ. Бусад адилхан одоо зорилго нэгтэй Японд Японы сурж ажиллая энэ төр гэсэн хүүхдүүд бол бас сонгодог юм хөтөлбөр ахгүй. Тэгэхээр зөвхөн Монгол биш, Монголоос гадна өөр орнуудын хүүхдүүдийг ингээд сонингийн ажил зуучилдаг юм компани байхгүй. Тэгэхээр төв компани маань ерөөхдөө тэр бүгдийг нь зохицуулаад хуваарлтыг нь хийгээд оруулдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол анханаас нь л тэ Японы хэлний сургуульд орохоос нь ахвал Японы хэлний сургууль чи өглөө өдрийн ээлж гэж хоёр ээлжтэй байдаг байхгүй. Тэгэхээр анханаас нь өглөөний ээлжтэй сургуульд оруулна тэ тэр сургуулийн эргэн тойронд хідэн одоо сонингийн газар оюутан авах уу гэх мэтчлэнгээр тэр бүгдийг нь тооцож анханаас нь тэрийг нь тооцож оруулдаг гэсэн үг. За тэгээд за явсан хүүхд маань нийт хэдэн жил суралцаад одоо төгсдөг байгаа вэ? Хамгийн богиндоо болон хамгийн уртдаа? За манайх бол эхний ээлжинд заавал 1 жил хийхийг шаарддаг. 1 жилийн гэрээ бол заавал хийгддэг. Тэгээд энэ 1 жил бол ерөнхийдөө хүүхэд Японтай орчинтой танилцах, хэл усаа сайжруулах гэдэг ийм одоо маш чухал 1 жил шүү дээ. Энэ 1 жилийн хугацаанд одоо сонингийн хийх ажил нь ингээд бэлэн ямар юм хийх үү гэдгийг ингээд бэлэн байгаа болохоор хүүхдүүд одоо цагаа зөв зохицуулаад хичээлдээ анхаарал хэлээ сайжруулж явах хэрэгтэй гэсэн. За тэгээд 2 дахь жилээсээ гэрээгээ хүсвэл одоо сунгаж олно. Үгүй би одоо хэл нэлийн гайгүй сайн болчлоо өөр ажил хийж үзмээр байна гэх юм бол мэдээж Японы сургуультай бол үргэлжлүүлэн суралцсангаа өөр цагийн ажлууд зөвшөөрөгддөг цагийн ажлуудыг хийгээд явах боломжтой гэсэн. Тэгэхээр ер нь манай төвөр явж байгаа бол эхний 1 жил нь бол заавал сонингийн ажлаа хийн дуусгаад өөр ажлууд хийгээд явж болно гэсэн. За тэгээд ингээ хэлэнгүүд зарим нь одоо 4 жил 5 жил айгүй удаа хийцэн хөлтөд зөндөө байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг ажилдаа тасаад тэгээд ингээд нэг горимд орчлоо ажилдаа тассан учраас хамт олонтойгоо болсон учраас тэгээ өргөжлүүлээд хийгээд одоо бүр Японыхаа сургуулийг төгсчөөд их сургууль төгсөн төгслөө хийсэн хүүхдүүд ч байна. Одоо коллежид төгслөө тухайн газараа ажиллаа сонирхоо хийж байгаа хүүхдүүд ч бас байдаг. Тэгээд хамгийн гол нэг даваа тал болоод байгаа зүйл маань дотор байр нь үнэгүй байдаг хгүй юу? Энэ сонингийн дотор байрны амьдраа тэр байр нь үнэгүй гэдэг. Тэгээд байр нь болохоор нөгөө ажлын дотор байр учраас одоо ажиллаж байгаа хамт олонтойгоо нэг доор амьдардаг. Тэгээд тэр чудгаараа одоо ажлынхаа хүмүүстэй илүү дотн тассан газар байдаг учраас тэрэндээ одоо удаан өргөжлүүлээд ажиллаад ингэж явж байгаа хүмүүс зөндөө байдаг. Айгүй боломж юм шүү дээ. Би бол ингэж 1 жилийн гэрээтэй тэрийгээ цааш нь сонгосон ч болно, сонгохгүй ч ясан болно гэдэг. Энийг бол ерөөсөө урд нь сонсож байгаагүй юм байна. Тэгэхээр айгүй гоё уян хатан бас нөхцөлтэй. Тэгээд хамгийн анх бас Японд ирээд дөнгөж ингээ уучраа мэдгүй, хэлж мэдгүй хүүхдүүд яаж цагийн ажлын ярилцлаганд орж тэнцэх үгүйгээ ч мэдгүй өстө нэрэд галт тэрэгэн цухаач мэдгүй юу юугаач мэдгүй байдэн штэ. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бол эрэхт нь бүх юм ингээ бэлэн байж байгаа юм бол эхний 1 жил хөлөө олтол нь айгүй гоё боломж байна л гэж миний яг зүгээс харагдчихээн л да. Яг ер нь бол тийм зорилго маань бол ер нь л тийм За одоо Японы сургуулийн төлбөр 1 жилээр нь төлөө явах за сонингийн төлбөрт хамрагдаад ингэж явах хоёр ч бас цагийн хувьд нэлээд зөрүүтэй байгаа учраас яг үнэхээр сурыг гэсэн зорилготой хүмүүстэй болвол хичээгээд очиод ажиллаа хичээгээд ингэ сурах юм бол ер нь бол боломж тийм. За тэгээд бүх хүүхэдтэй ингэж хэлэнгүүдтэй бүгдээрээ бие сонингоор явмаар ингээд бүгд ингээд сонингоор явахыг хүсэж байдаг Гэтэл яг ажил маань надад таарах уу? Би үнэхээр тэгээд одоо шөнө босоод ажил хийж чадах юм билүү? Магадгүй охтууд энэ төр тий одоо ингээд яг нөгөө халдлага гэх юм уу аюулгүй байдал талаасаа бол Япон бол тий бараг дэлхийд нэг номер баг тий одоо хүн амтны зохичин яач нэг гэдэг ч юм уу тэр талаасаа болвол юу ч гэсэндээ аюулгүй ч гэсэндээ одоо ингээд тий шөнө ганцаараа явахсаа айдаг ч юм уу тий ийм охтууд энэ төр байдаг хгүй. Тэгээд тийм байжээ очиод би сонин тараана чаднаа гэж байгаа хүмүүс байдаг. Тэгээд очиод айгаад байна.
ажиллаа болмоор байна эдгээр гэж байгаа тохиолдол ч гэсэн нэрсээ байдаг байхгүй. Тэгэхээр бид нар энэ одоо хугацаанд 10 жилийн хугацаанд одоо чиглүүлсэн туршлагаараа гэхүү те хүүхдтэйгээ ярилцаж үзээд за чи нь бол одоо юу гэдэг сонинд арай тохирохгүй юм шиг байна. Тийм болохоор хувийн зардлаараа ингээд явахаар жоохон хичээгээд те мөнгөө нэмээд хувийн зардлаараа явахаар явсан дээрээ ч гэдэг юм те чи бол сонин боломжийн юм шиг байна. Гол нь өөрөө хичээгээрэй гэдэг ч юм. Тэрийг бол анх Монголд одоо энэ төв дээр маань ирээд дуусцахад ерөөхдөө шийдчихнэ гэсэн тийм. За тэгээд нэгэнт сангийн хөтөлбөртэй хандсан бол яг одоо Закагийн хэлж байгаагаар боломж гэж хараад тий хичээгээд ингэх юм бол үнэхээр боломж олгодог л гэж хэлэндээ. Угаасаа байрны мөнгө гэдэг чинь айгүй том дэмжлэг шүү дээ тий. Бараг байрны мөнгө гардггүй гэдгээрээ л бараг тэтгэлэг гээ бараг хэлцгээд болох юм биш үү гэхгүй юу. Багада Токиод бол хэрвээ бараг 30-40 мянган yen ч юм уу те нэг жилээр ботход 30-40 мянган yen чинь бараг сая төгрөг ч юм уу те дунджаар тэгээ тэрийг бүтэн жил сар болгон тэр мөнгө гарахгүй гэж бодохоор маш их юу байна. Тэгээ дээрээс нь сая Зага хэлдгээр те эренгүүтээ ажил олохгүй одоо хайх шаардлагагүй гэдг нь маш их давуу тал юм байна. Тэгээ дээрээс нь одоо бас энэ нь бас илүү давуу тал болдог. Сая нөгөө хүмүүс нэг жилийн гэрээгээ ихэнх нь сонгодог. Тэгээд ажилласаа эхлээд болохоо болцдог гэсэн шүү дээ. Энэ саяны энэ хоёр шалтгаанаас өөр ямар одоо тийм нэмж хэлэх юм байна залуу гэвэл байвал. За тийм тэгэхээр яг нөгөө хүүхдүүд Японд ер нь ямар байдгийг мэдгүй болохоор яг нөгөө бид нар бол нөгөө мэдж байгаа болохоор мэд харьцуулаад ингүүд энэ боломжийн биш дээ гэж ингэж харж байна. Тэгэхээр эндээс явж байгаа хүмүүс маань бол ер нь ямар байдгийг тэгээ ер нь оюутнууд хэр байдгийг гэдгийг нь тэг хүмүүс яаж амьдардаг гэдгийг нь бол сайн мэдгүй учраас нөгөө харьцуулаад илүү давуу тал юм байна да сул тал юм байна гэдгийг нь харахад хэцүү байдаг байх л да. Тэгэхээр яг айл болохоор тэр талаас нь бол тэг яг одоо эгийг хэлж байгаагаар тэг сарын юу байрны мөнгө гэдэг чинь угаасаа тий айгүй өндөр хамгийн том проблем болж идэг гэд. За тэгээд бас нэг асуудал бол бид нар чинь нөгөө сургуулийн төлбөр тий. За тэгээд эндээс бол яг тий одоо нөгөө эхэлж гарах зардлаа бид нар нөгөө багасхын тулд хаяа одоо тий нэг хагас жилээр төлждөг ч юм уу тий. Сургуультаа хагас жилээр төлөөд явж байгаа энэ төр тий. За тэгээд жил гэдэг бол бас ингээд уучраа олохгүй явж идэл гялс өнгөрчдөг хугацаа. Тэгээд сургалтын төлбөрт санаа зовхгүй байна гэдэг бол тийм оюутнуудын хувьд маш том одоо сэтгэлийн дэм гэх юм одоо юу гэж хэлэх юм те. Тэгээ би одоо ингээ хаслаар сургалтын төлбөрийг төлсөн. Одоо ер нь нэг сарын дараа 2 сарын дараа тий одоо ингээ төлбөр нь хийгдэндээ гэдэг бодол айдас гэдэг ч юм бол бас өөрийнхөө одоо тэр санхүүгийн дарамт гэж хэлэх юм уу те. Тэр бол нэлийн одоо хүнийг дарамтанд оруулдаг, стресстүүлдэг зүйл аахгүй. Тэгэхээр сонингийнхан болвол тий ажиллаа хийж л байгаа тохиолдолд сургалтын төлбөр төлөгдчихнө. Тий сургалтын төлбөр төлөгдөд явж байгаа гэдэг энэ бодол бол одоо оюутнуудыг хамгийн их одоо сэтгэлийн намраадаг зүйл юм болов уу гэж боддог. Тэгээд яг оюутнууд маань ч гэсэн тийж хэлдэг байхгүй юу? Сонингоос гарсан чинь өстой жинхэнэ одоо амьдрал үзэж байна. За одоо байрны мөнгө яах вүлээ? За би ч одоо нэг 3 сараас төлбөр төлсөн. Одоо дараагийн 3 сарын төлбөр чи одоо хизээ нэг хэмжлэг хүрээд ирэх болоо гэдэг энэ айдас тий одоо жинхэнэ оюутны амьдралыг чи одоо сонингоос гараад үзэж байна гэж ярьж байгаа хүмүүс бол бас нэлээд байдаг. Тийм тэгэхээр энэ тал нь бас нэг том давуу тал юм болов уу гэж бодож байна. За тэгэхээр хувийн зардлаар ирж байгаа оюутнууд болон за сонингийн хөтөлбөрөөр ирж байгаа оюутнуудын хувьд анх одоо төлөх мөнгөний хэмжээ нь хэр их ялгаатай байд юм бол за жишээлбэл Токиод гэхээр бас нэг байрлалаасаа болж байгаа хэл та тий Токиод за дунджаар эхний 1 жилийн хэрвээ сургалтын төлбөрийг төлөөд хувийн зардлаар ирья гэх юм бол сургалтын төлбөрийн за нэг ойролцоогоор 20 сая төгрөг орчим болж штэ тий Монгол мөнгөөр тэгэхээр хэрвээ юугээр сонингоор ирэх гэвэл ойролцоогоор хэд болд юм бол эхний 1 жил нь за сонингоор гэхээр бол сургалтын төлбөрийн урьдчилгаа за тэгээд дээрэс нь мэдээж нөгөө сургалт одоо зуучлал хийж авч зуучлалын харамж өдрөө нийлээд нэг одоогийн ханшаар бол нэг 8 орчим 7-8 орчим сая төгрөг болдог. За энэ нь бол тэрүүн тогтсон ханш биш. Манай төв болон за одоо манайхтай хамтарч ажилладаг төвүүдийн
Хаш тийм. Тэгэхээр одоо энэ мөнгийг шууд хилчиж болж ийн үгүй би сайн мэдэхгүй байна. Тийм. Гэтэ нэшүүн асуусан болохоор хилчлээ. Иймэрхүү зардалтай явдаг байгаа. Тийм. Тэгээд яг одоо хэдэн төгрөг нь хаашаа хэдэн төгрөг нь хаашаа явж байгаа гэдгийг бол яг одоо сонирхоод яг ийштэй ирж үзэж байгаа хүмүүс нь бол бүгднийг задаргааг нь хизээ гарах уу яах вэ гэдгийг нь хэлээд өгөн. За нэг хэлэх юм бол одоо бүртгүүлээс тийм айхтар их мөнгө шууд төлчих юм бол гэж санаа зовх хэрэггүй. Цаанаас зөвшөөрлийн хуудас гарч ирээд тэнийг одоо яг Япон хүлээж авахар болсон тэр үед нь одоо энэ мөнгө маань зарцуулагддаг гэсэн үг. Одоо яг одоогоор бодох юм бол эх оны одоо бүртгүүлээ гэхэд эх оны 3 сард энэ мөнгө та бэлтгэсэн байхад болно гэсэн үг. Айгу боломжтой юм байна те бас хувийн зардлаар сурах сурахад за тэгээд саяных бол 20 сая төгрөг бол зөвхөн сургалтын төлбөрийн зардлага энэ дээр нэмэгдээд дотуур байр за одоо өөр юу гэдэг бас бус зардлуудаас орох байгаа. Тэгэнгүүт сонингийн хөтөлбөрийн хувьд бол баг талаас нь тий эхний нэг жилийнхэн төлбөрийн талаас нь бага мөнгө төлөөд за тэгээд явах боломж бол байгаа юм байна тийм ээ. Тий. Тэгээд мэдээж тий одоо дөнгөж очиж байгаа учраас цалингаа автал тий эхний нэг сарын гарын хэрэглээний мөнгө нь мэдээж орох нь ойлгомжтой тий тэр мөнгө аваад гээд очиход бол одоо цалинтайгаа залгана. За нөгөө Монголоос нэг өөр байдаг зүйл нь болохоор өмнөх подкастуудаар яригдчихсан болов уу нөгөө сарда ганцхан удаа цалин авдаг тий. Тэгээд одоо жишээ 4 сард очиход та магадгүй 5 сарын дундуур ч юм уу тий цалингаа авдаг. Тэгээ энэ нь бол тэгээ одоо манай цалин өгөхгүй байх, миний цалин буухгүй байх гэдэг хөвгтөд аюух холбогддог. Тэгэхээр ерөнхийдөө бүтэн сар ажилласан цалинг нь тэрний дараа сард нь өгдөг юм систем бол Японы ялч компанид үйлчилдэг. Тийм болохоор эхний 1 сар хагас тий хэрэглээнийхээ мөнгөтэй явах хэрэгтэй гэсэн үг. Сонингийн хөтөлбөрөөр Монгол бишээ Япон руу явах юм бол мөнгө хурааж чадах уу? Чадахгүй гээд. Тийм ер нь бол тий бидний визний төрөл маань оюутан. За тэгээд ингээд өртөг өндөртэй газар штэ. Өртөг өндөртэй тий одоо Токио штэ тий. Ер нь бол манайх ихэнчлэн Токиод за тэгээд хажууд чи Чибаруул оролдог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө Японы төв хэсэгт очиод сурж байгаа хүүхэд тийм үү сурахынхаа хажуугаар тэр одоо их байрны мөнгө одоо юу гэдэг тий хэрэглээний мөнгө тэр их зардлыг төлөнгөө хажуугаар нь мөнгө цуглуулна гэдэг бол байдаггүй. Би ер нь байдаггүй гэхэд буруудахгүй баг. Тэгээ ерөөсөө та тийм мөнгө хураа гэж бодож байгаа бол уушлаараа оюутан гэсэн виз тий хүсэлтэй л гэж хэлдэг шүү дээ. Мөнгө хураа гэж байгаа бол ажиллах тий магадгүй өөр орнд сонгохыг үүсэхгүй тий. Тэгэхээр Япон руу суралцах гэсэн оюутан гэсэн виз мэдүүлчихэд мөнгө хураана гэж бодож байгаа бол өндөрөөс за тэгээд мөнгнөөс илүү сурах тий аваад буцах Монгол руугаа аваад ирэх юмнууд маш их байгаа учраас тэрийгээ илүү баялаг гэж хараад тэрийгээ илүү одоо өртлөөд ирээсэй л гэж бодож байна. За нууц биш бол сарын цалин оюутнууд маань за сонингоо тараагаад ойролцоогоор хэдийг авд юм бол за хувийн зардлаар бол за ойролцоогоор нэг сардаа бол за нэг 100,000 yen орчим бол авдаг байж байгаа тийм ээ. Тэгэхээр сонингийн зардлын хувьд ойролцоогоор ер нь Токиод хэд орчмыг авд юм бол энэ маань ерөөсөө нууц шээ манай гол маркетинг болохоор гэж. За байрны цаанаасаа өнгөө гэсэн тий. За байрны мөнгө бол төлөхгүй ахна. За гэхдээ байрандаа хэрэгэлсэн ус тог хэрэглээний мөнгө тий газ гэдэг тэр хэрэглээнийхээ мөнгийг оюутан бол өөрөө төлнө. За 100,000 yen цалин авна. Тийм 100,000 yen цалин авна. За тэрнээсээ бол саяны миний хэлсэн тэр төлбөрүүдийг төлөх нь байна. За мэдээж өөрөө утас интернет хэрэглэдэг бол тэрүүгээр одоо өөрөө хэрэглээнийхээ мөнгийг зохицуулаад явна гэсэн үг. За тэгэхээр одоогийн хансаар бол нэг тий 2 сая 300,000 төгрөгийн цалин бол авчихна гэсэн үг. Гэхдээ тэр нөгөө нэг сургалтын төлбөр суудгагдсан дүн гэдгийг ойлгоорой. Сургалтын дүн суудгагдсан тий. Тий яг тэгтээ гар дээр ирэх мөнгө гэж хэлжингүүт нөгөө зарим газрууд нь болохоор ус тог тий хэрэглээний мөнгөийг ингээд суудгаж авчаад өгчдөг болохоор за тийм мэдээж албан ёсоор ингээд амьдарч байгаа
орлого авж байгаа учраас нөгөө хүн амын орлогын албан татварч гэдэг юм уу тиймэрхүү бага зэрэг татварууд нь бол хасагдаад тэгээд ирдэг гэсэн. Үндсэн цалин бол гэхдээ 100,000-аас бодогдож явдаг. Нилээ их юм биш үү? Би бүр бараг нэг 70,000 yen орчим л авдаг болоо гэж бодож байсан. Тэгээд сургалтынхаа төлбөрийг төлүүлчихэд ингээд сургалтынхаа төлбөрийг одоо нэгэсэндээ цалингаасаа суудгуулчаад гар дээрээ 100,000 yen авдаг гэхлээр миний хувьд бол амар өндөр санагдчихээн цагийн ажлын хувьд. Айгу амьдарчгаар л ер нь тэгээд дээрэс нь байрны мөнгө төлөхгүй гэхээр байрны мөнгө төлөхгүй. Одоо нэг хувийн зардлын хүүхдүүд чинь одоо сар болгон 100,000 yen авчаад за тэгээд тэндээсээ одоо жишээл татвар харин 40,000 yen ч юм уу тий. Тэгээд яг өөр дээр нь үлдчихэж байгаа 60,000 yen орчим. За тэгээд тэндээсээ дахиад юугээ төлнө? Сургалтынхаа төлбөрийг төлнө гэд тий. Тиймэрхүү байдаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй харьцуулбал бол маш одоо хэмнэж чадж байгаа хүн бол бараг дараагийнхаа сургуулийн төлбөрийн нэг хагас магасыг юм ч юм уу тий хураач болохоор ч юм шиг санагдчихэв. Тийм ер нь бол оюутнуудаа бол тэгээсэй л гэж хүсдэг тий тхийг л шаарддаг одоо сонингийн ажил бол тийм бас ингээд сонсгоо тий шүн босол ажил хийн гэхээр яг ингээд жоохон хүүхдүүд гэж хэлж штэ тий 18-аас 28 насны залуучууд бол бас нэг талаараа хүнд ажил авахгүй тий. Тэгэхээр энэ ажлыг хийгээд миний гол зорилго маань юу юм бэ гэхээр би ерөөсөө Японд сурах гэж байгаа тий. Тэгэхээр одоо 100,000 yen-ийн цалин авсан ч гэсэндээ хэмнээд талаар нь амьдраад тий үлдсэн талыг энэ дараагийнхаа сургалтын төлбөр магадгүй тий магистр юунд сурах зорилготой тэрэндээ ингээд хадгалаад ингээд явж ивэл одоо манай бидний зорж байгаа тий магадгүй аав ээжийнхэн зорж байгаа хамгийн том зорилго тэр байх тий. Тэгээд ер нь бол хүүхдүүдэд хэлэхдээ одоо тий эхэлж гарах тий за одоо ингээд 8 сая дээрээс нь одоо юу гэдгийг одоо гарын мөнгө гэдэгтэй нийлээд нэг 10 орчим сая төгрөг ингээд нэг удаа аав ээжигээ тий над ингээд хөрөнгө оруулчаач хүүн охин нь тий сонгийн хөтөлбөрөөр яваад ингээд дараагийнхаа амиг ингээд болгоод явна гэдэг байдлаар хэлж яваасаа гэж боддог. Тэг зарим тохиолдолд ингээд хямдхан болохоор бүр хэмжих гээд ингээд эндээс үнээс зээлдэг ч юм уу тий. За янз бүрийн амжилттай хүмүүстэй байгаа болохоор тэр үгдийг одоо шүүмжлэхэд хэцүү шүү дээ тий. Гэхдээ одоо ингээд цалингаа талаар нь амьдчаа цалингийн талын одоо гэр рүүгээ явуулдаг ч юм уу тий. Ингээд явсараа дараа нь ингээд сургуульд орох гингүүд төлбөргүй болцсон тий. Төлбөр байхгүй гэдэг чинь сурч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд босож ирэх тохиолдлууд бас мэрсэр байдаг. Гэхдээ тийм биш илүү том урт хугацааны зорилго хараад тий одоо ингээд сургуулаа сайн төгсчих юм бол үзэн ажилтан болоод тэрний дараа бүр их мөнгө олоод одоо аав ээж рүү явуулнаас гэх юм уу тий тийм бодолтой тийм зорилготойгоор л явуул одоо энэ хөтөлбөрийн маань хамгийн одоо гол зорилго нь гэсэн үг тий. Зоологийн зүгээс зоологийн туршлагаар одоо ярихад хамгийн сонингийн хөтөлбөрийн хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Тэгээ бас сонингийн хөтөлбөрөөр ирээд хамгийн одоо Монголд сурж авч чадахгүй зүйлс гэх юм уу те ийм юм сурж авна гэсэн юм байвал энэ хоёрыг нэг жишээ хэлээч. Би ерөөсөө хамгийн хэцүү зүйл нь нойр л юм уу гэж ойлгосон. Нойр. Тий. Гэхдээ ерөөсөө унтаж чаддгүй мүү гэвэл бас тийм биш. Би түрүүн бас ярьжсэн тэгээ цагийн менежмент маш чухал гэдэг. Магадгүй би шөнийн 2-т босоод ажилтаа бай. Яг нэг 7 хоног ингээ явчих те одоо найзтайгаа чатлаад ч юм уу те одоо энд Монголд байдаг одоо гэрийнхэнтэйгээ яриад ингэж байсаар хагаад те 11 2 гэж унтлаа. Эргээ 2-т босоод ажиллана гэхээр яг 7 хоног ч юм уу 10 хоног залуу хүн учраас гүрийг хийчих магадгүй те. Гэтэл тэр нь бүтэн жил ингээд явах хэрэгтэй байж идэл те. Ядраад хичээлдээ таслаа хичээл явж унтдаг ч юм уу гол зорилгоо ингээд мартах гэдэг тохиолдол байдаг. Тэгэхээр одоо хамгийн хэцүү зүйл нь бол нойр тий. За тэр нойроо хизээ яаж авах вэ гэдэг бол тухайн хүний одоо хувийн зохион байгуулалт цагийн менежмент байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө туршлагатай юу яатсан хүмүүс бол өдөр 7 8 за аав ээжээ би унтлаа сайн байгаа. Тэгээ одоо Монголд бол баг Монголын цагаар бол 5 6 цагт одоо шинийхөө нойрыг авахгүй унтчих юм шүү дээ. Их мэдчлэнгээр энэ цагийн зохион байгуулалтаа л маш зөв хийчих юм бол сонингийн ажил бол тэгж одоо тий хортой нөхцөл хүн хордуулаад байх ч юм уу тийм янз бүрийн хэцүү ажил бол биш. Тэгэхээр нойроос авахын тулд цагийн менежментэл сайн хийх ёстой. Тийм ер нь бол тийм хамгийн гол зөвлөгөөл тэр
За тэгээд одоо хамгийн одоо тийм сурч авах зүйл гэх юм бол ер нь тийм зөвхөн сонж гэлтгүй ер нь тий залуучууд тий багаагаа тэр гадагшаа явж сурна гэдэг бол ерөөсөө би дайд сурдсан болов гэж би боддог тий яг зөвхөн бид нар энд ажил ярьж байгаа ч гэсэн тий тэр цаагуур ажлаа сайн хийхийн тулд тий бие тордох хэрэгтэй, хоолоо хийж идэх хэрэгтэй, мөнгө хэмжихийн тулд тий би дандаа бэлэн McDonald's авч идэх тахаас илүүтэй гэртээ хоолоо хийж идэх ёстой болдог тий гих мэдчлэнгээр бүх зүйлийг тий тэр нэг 18-т 20-т хүүхдүүд 21-2-т хүүхдүүд чинь тэгээ энд сурж байгаа гэсэн гэртээ ирэхэд аав ээж нь хоол хийсэн байдаг бол тэнд тийм байхгүй өөрөө бүгдийг хийх болдог тий тэгэхээр ерөөсөө хамгийн их сурж авдаг зүйл бол бие даах тий бие дааж өөрийнхөө амийг өөрөө хийх тий энэ бол тэгтээ Японд очиж тий 1 жил болдог 2 жил болдог бай хүүхдүүдийн сураад ирж байгаа зүйл юм болов уу гэж боддог тий энд ирсэн ч гэсэндээ заавал нэр хуцаа угаалгах гэж хүлээгээд тавшаарддаг байхгүй тий тийм дадлал өөрсдөө сураад ирсэн юм болов уу гэж боддог шүү дээ. За тэгэл цаашлаад ярих юм бол тий тэгэл одоо Японоос суралцах юм гэх юм бол зөндөө л юм байгаа тий тэр хүн болгон сурж ир чаддаг зүйл тэгээ сураад ирээсэй гэж хүсдэг зүйл гэж бие дааж өөрийнхөө юмыг өөрөө хийдэг юм бол маш том цаашаа ч гэсэн амьдралд нь хэрэг болохоор маш том зүйл гэж бодож байна. Тиймээ айгуу гоё энгийн мөртлөө хамгийн чухал зүйлийг хэлж өглөө. Одоо би одоо хамгийн хэцүү зүйл гэхээр одоо яг өөрийгөө ялан дийлхвэл гэх юм баг гэсэн. Айгуу хэлсэн. Тэр чинь хэцүү зүйл чинь нээр. Өөс яг тийм байхгүй тий гэл чи бос чадна чи зорилгынхаа төлөө тэнц гэж би тийм гоё үг хэлмээр байгаа ч гэсэндээ яг үнэхээр урд өдрөн тий урд өдөр нь 12 цагт унтцсан. Тэгээд 2 цагт эргээ босоод ингээд ажил хийгээд маргааш нь 9 цагт хичээл дээр ингээд суун гэдэг бол бас тийм амар асуудал биш байхгүй тий чанга тийм. Гэтэ яг энд одоо тий Японд сурж байгаа бүхэл хүүхдүүд тийм асуудалтай тулгардаг байх, ялан дийлдэг байх тий. Гэтэ би гэсэн Японы сургуульд ажилладаг байхад сонингийн хүүхдүүдтэй яг хоши зурагаас ирсэн оюутнууд манад байсан. Айгуу мундаг бүр зарим оюутнууд энгийн нөгөө хувийн зардлаар ирсэн оюутнуудаас илүү цагийн зохион байгуулалттай бүр ингээ 2 жил сурахтай 100% эрсдэлтэйгээр төгссөн сонингийн оюутан байдаг шүү дээ. Тэгж яхад нүуний хувийн зардлаар ирсэн хүүхдүүд нь зөндөө их тасалтай 70-80% эрсдэлтэй ч юм уу тийм байдаг. Тэгэхээр бүр ингээд нэг гоё цагийн менежментээ гоё зохицуулаад нэг гоё ризмд орчхоор бүр айгуу гоё мундаг явдаг. Тэгээ сүүлдээ тэд нар чинь нөгөө хэлний сургуулаа төгсчөөд коллежд орсны дараа ч ихсэн ажлаасаа гарахгүй хийгээд идэх тий. Тэгээд зохицуулт хийгээд сурч байгаа. Коллеж их сургуульд орчингод бас яг үндэ бол энэ саяны түрүүн хэлдэг энэ цагийн хуваараар ажиллах боломжгүй болчдөг байхгүй. Яагаад тэгэхээр хичээл нь нөгөө урт өдрийн 14 цаг гэдэг чинь одоо их сургуулийн коллеж оюутнуудын бол хичээлээ хийж идэг цаг байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүд яадаг вэ гэхээр 2 жил хагас хэлний бэлтгэл сурч явах хугацаанд за нөгөө захирлуудынхаа ажилчдынхаа итгэлийг олдохгүйгээр таслахгүйгээр маш сайн ажилласны үр дүнд за чи хичээл их сургуульд орсон ч гэсэндээ манад ажиллаж зөвхөн өглөөний тараалт хийж болно гэдэг ийм одоо шагналыг гэх юм уу аваад тэрэндээ ингээд үргэлжлүүлээд ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг байхгүй. Ер нь бол ихтэй сургуульд ороод сони хийж ийна гэдэг бол өдрийн тараалт хийхгүйгээр зөвхөн өглөөний тараалт хийгээд явж ийна гэсэн. Тэгэхээр ерөөсөө өдөртөө ганцхан өглөөний тараалтаа хийжээл тэгээд бусад цаг нь хичээлээ хийх юм боломжтой байна гэсэн үг байхгүй. За бид хоёроос асуугаагүй үлдсэн одоо хэлмээр байгаа зүйл зоологийн хувьд байна уу? Одоо үлдээсэн зүйл байвал нэмж хэлээд за тэгээ ерөнхийдөө подкаст дуусгах тал руугаа орж байна. За би ер нь түрүүн ярианыхаа дундуур хэлжлээ. Хамгийн ихдээ одоо ирж хүүхдүүд асуугаад байдаг юм зүйл нь Японд руу яаж гарах уу? Одоо ингээ хамгийн хямдхан зардлаар гарчмаар байна. Мөнгө цуглуулчмаар байна гэдэг хүмүүс ирдэг тий. Тэгэхээр за ер нь мэдгүй байна. Би ер нь 30-аас доош насныхан ер нь мөнгө хөөж Япон ч юм уу бити яваасай. Ингээ сурыг очиж юм мэдээ. Тэгээд тэрийгээс сурсныхаа дараа илүү том боломжийг өөртөө бий болгоё гэж бодох юм бол манай төв тандараа тэгж хэлээ да. Яг үнэ. Айгуу тавч бөгөө тодорхой
гоё хариулт хэлж байна шүү. Баярлалаа. Би нэг юм нийтдээ асуулт асууя гэхгүй юу. За. Хамгийн эхлээд таар нэг санингийн ажлын талаар танилцуулаач гэд тэгээд Монгол сонин тараалт гэж байдгүй шүү дээ тэгжсэн шүү дээ. Тэгээ ярьж байгаа чинь би яг ботсон байхгүй юу. Монголд яга сонин тараалт гэдэг юм бол хүмүүс Монгол хүмүүс яаж сонингоо уншд юм бол тэгээд дээрэс нь одоо энэ Японы сонин тараалт одоо ийм дижиталтэй бүх юм интернетээс хүмүүс ингээд мэдээлэл хавдаг болсон. Тийм байхад Японы энэ сонин тараах гэдэг ажил ерөөсөө огт одоо юу ягаагүй одоо багасаагүй гэх юм уу аль эсвэл японочдод энэ ажлыг хийхгүй байгаа мó хүмүүс ийм их сонин уншаад байгаа мó аль эсвэл одоо айгүйх уншаад бүр хүн ажилтан олохгүй болоод гадаадаас ингээд ойтан аваад байгаа мó энэ ямар хөө тийм би тэгээд яг түрүү нэг шаардлага дээр нэг юм юу дутуу хэлсэн байна. Яг тэгэхээр сая ингээд асуултууд нь яг орж ирлээ. Японд нөгөө манай шивэстэй хүн авдаг байхгүй одоо гар нүүр мөрч юм уу ил гарах газар ингээд шивэс хийсэн байх юм бол автахгүй. Тий ямар ч мундаг хөвгтэйсэн. Тэгээ яагаад гэдгсэн чинь шивэстэй хүмүүс ер нь нэг үйлчлэгээний газар ер нь ажиллаулдаггүй шүү дээ. Тэгээ ялангуяа сонинд ингээд ажиллаж болтгүй байхгүй. Бид нар одоо ингээд нуугаад ч юм уу тий. Би одоо нэг хамаатны хөвгтийг одоо юу гэдэг нуугаад шивэстэй болох юм ажиллуулчлаа гэж бодоход яа давдггүй гэхээр манай нөгөө үйлчлүүлж байгаа талын маань хүмүүс ихэвчлэн настай хүмүүс гэдэг байхгүй тий. Настай хүмүүс гэдэг бол ерөнхийдөө за шивээс мэстэй хүн гэдэг чинь ер нь нэг болж бүтэхгүй нөхдүүд гэдэг нэг ойлголттой тий. Тийм хүмүүс байдаг тий. Тийм хүмүүс олон байдаг болохоор манай шивэстэй хүн авдгүй маа гэж би хүмүүст тайлбарлаж хэлдэг байхгүй. Тэгэхээр одоо шивэстэй хүн авахгүй гэхээр би нэг одоо хүнийг хараад юу яагаад байгаа юм чи тий гадна талаас нь дүгнээд ингээд аав авахгүй гэж хэлээд байгаа юм шиг. Тэгээ яг цаад юу нь бол ерөөсөө үйлчлүүлэгчд маань ихэвчлэн настай хүмүүс байдгаа. Тэгээ тийм ч учраас ингээд шивэстэй хүмүүс авдгүй маа гэдгийг аяга тодорхой хэлж өгдөө. Тэгэхээр ер нь бол тийм үйлчлүүлэгчдийн 80-90% настай хүмүүс байгаа. За тэгтээ бол яг саяны чиний хэлсэн чинь энэ бүх юм ингээд дижитал болж байхад настай хүмүүстэй илүү нэг сонингоо сонирхийнхаа цаасыг бариад мэдээлэл авах дуртай байдаг ч юм уу тий. Тэгээ ерөөсөө тий Япон бол тийм Монголоос эсэргээр настайчууд нь илүү олон шүү дээ тий. Тэгтээ одоо тий миний одоо 10 жилийн өмнөх тий сонингийн газар одоо сонингийн газар гэх юм бол яалтчгүй багасгын хувьд бол багасж байгаа. Тэгэхээр яг ирээдүйд ч гэсэндээ багасна тий магадгүй дараагийн 10 жил бол тий хэд байх үгүй юу гэдэг тал дээр ч гэсэн ярьдаг тий. Тэгэхээр бүх одоо тий юм дижитал болоод тий өгшин хүмүүс ч гэсэндээ модыг дижиталаар юм олж мэдээлэл уншиж чаддаг болоод эрхийн цагт бол эзэний цагт байхгүй болох байх. Тий. Заавал байгаасаа гэж хүсэж байгаа ч юм биш тий. Тэгтээ яг хөгжил гэдэг юм бол хаанч байсан л дээр байх тий. Тийм тэгэхээр одоохондоо бол уншигчид маш их байна уу. Тий. Өвөө эмээнэр аяг сонингоо уншиж чинь яг цагтаа авмаар ингэж ууралж чинь. Тий. Тийм нь бол байна. Монголын хувьд гэхээр яа гэм бол одоо ер нь бол нэг сонин уншдаг хүн багассан байх тий. Тийм тэгээд залуучууд ихтэй. Тийм залуучууд ихтэй тийм уншия гэхэд бол ер нь өөрөө очиж ингэ зорж авдаг ч юм уу тий тэгдэг болов гэж бодож чинь ер нь сонин байгаа мó. Тамаг жоохон бахад нэг тийм түүц сонингийн түүц байдаг байсан шүү дээ. Автобусны буудлын болгон дээр тэндээс ч л сонин авдаг байсан тий. Тийм одоо тэр байгаа юу гэхгүй. Тийм түүц ер нь байхгүй болсон шүү дээ. Гэтэ ингээ яг ингээ сайн нэрээ сонин байгаа юм гэдгсэн чи би яг өнөөдрийнхөө юу номын дэлгүүрт орсон. Номын дэлгүүрт ганц сонин харагдаг шүү дээ. Тэгэхээр номын дэлгүүрт байхгүй нь гэхээр байхгүй болов. Гэтэ хүмүүс чинь нөгөө илүү залхуу болсон гэх юм одоо ингээ мэдээлэл идрээ те сонин харж сууж зүгээр нэг сонсоод авчдаг те сайтуудаас одоо энэ подкастуудаас энэ сонсоод ингээд үзээд авчдаг болсон болохоор байгаагийн хувьд бол байгаа ах өдрийн сонин тийм мэднэл байгаагийн хувьд байгаа ах тэгээд уншдаг хүмүүс ч гэсэндээ тийм бидний залуучууд бол уншихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бол хөшөө хүмүүс манай Монголын хөшөө өвөө эмээнэр амар юу юм шүү фэйсбүүкээс мэдээлэл авчих юм шүү саний өдөр унших шаардлагагүй. Тийм авчдаг өхөө эмээнэр өнөр тийм. Тэгээд японочууд одоо нөгөө залуутай сонин тарааж исэн гэсэн тиймэрхүү
одоо ажил хийжсэн гэдгийг хэлэхээр айгүй тийм эрэг сэтгэлтэй байдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр хэлний сургуулаа төгсөөд коллеж ч юм уу их сургуульд ороход сонингийн тараалт хэлний сургуультаа хийжсэн гэхээр тийм давуу тал болдог гэж сонсчихсэн. Тэр үнэн үү? Давуу тал болох байхаа. Тэгээ би одоо яг сонингийн тэрийг хэлээд би ажилд орчихлоо гэдэг юм бол одоор сонсоогүй байна л да. Гэхдээ ер нь бол тэгээ яг тэгж хэлэхгүй ч гэсэн ажил дээр энэ төр бол ер нь харагддаг тий. Тэгээд ингээд бид нар яаж хардаг вэ гэхээр ингээд за энэ үг хэлэхэд ингээд сонингоо хийж чадахгүй ингээд дундуур нь болцсон ч юм уу хэцүү байна боллоо харьлаа гэдээсэн хүмүүс харамсалтай нэг удаагүй тий сонингийн хайлтаас гарсан ч гэсэндээ юунд Монголд өрөөд ирсэн байгаа тохиолдлууд байдаг. За тэгэхээр яг зүгээр яалтчгүй тий одоо би хаантанд таарахгүй ч юм уу тэгвэл гарна ингээд жоохон өвддөг ч юм уу тийм хүмүүс бол тэгээд за ингээд боломжгүй байна би гарлаа гэдэг ингээд цаашаа хичээгээд явж байгаа хүмүүс мэдээж байдаг ч гэсэндээ ингээд шантраад хэцүү юм байна гэж байгаа хүмүүс бол ер нь л их удаагүй Монгол таарддаг юм даа гэх юм. Нэг өөр ажил хийж чадаагүй л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм өөр ажил гэсэндээ ерөнхийдөө тийм шаардлага нь адилхан л байдаг болох дээр тийм өөр ажил хийж чадахгүй тэгэл Японы нийгэм тохирохгүй болоод буцаад ирсгээл гэсэн үг байхгүй юу тийм. Миний асуулт нь болохоор нөгөө амжилттай сонингоо гэрээгээ дуусгаад амжилттай хэлний сургуулаа төгсөөд тийм ээ. Тэгэхдээ ингээд нөгөө ререкшн анкет дээр бичдэг шүү дээ. Тэгээд сайн тараажсан ингээл яасан мундаг юм тэгж шүн ийм олон жил ингээд шүн сайн тараажсан ажлыг амжилттай хийж ийсэн юм уу гэж дуртай байдаг гэж сонс. Тэгдэг баха. Тийм даваа тал болно гэж бодож байна. Би ч гэсэндээ тийм сонингоо манад тэ 2-3 жил энэ хийцэн хүүхдүүд энтрийг бол айгүй хүндэтгэлтэйгээр юу байдаг шүү дээ. Тийм уусаа мундаг хүүхдгээд ерөөсө толгойд бол тэгэл бууцсан байдаг шүү дээ. Тийм. За маш гоё сонирхолтой мэддэг. Би өөрийгөө л мэддэг гэж бодоодсэн ч бас гоё сонирхолтой яриа тий сонслоо манай сонсогчд маань бас хэрэгтэй мэдээлэл байсан байх гэж найдаж байна. За тэгээд ажлынхаа цаг заваар манай подкастт оролцсон золоо найзтаа маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Одоо хамгийн ойрхон нэрхтлийн 4 сарын хэлэлт авч байгаа гэсэн болохоор Хоши Заруу төвийн доотлын нөгөө холбогдох мэдээллүүдийг доор үлдээчээ. Тэгээд хаад шууд холбогдороо. Шууд Хоши Заруу төвтэй. За тэгээд гоё сонирхолтой яриа ярьж гисэн залуудаа маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар дахин уулзцгаая. Тэр баяртай. Тэр баяртай.